Яв чи Монголын гэрээр гаврлынхаа. За Монгол нөө. Нөө айтай. Таатай байна дөө. Өгдөгөө. Залаад бишээ зуг шиг сайх юм над таавах. Би л олсоо хад ягад гэтэл. Оо та гэнэрэ. Миний ягад ямар дуустагч биш. Угаас өөрийн дэндээс ухад сончих. Аюун санаанда жаахан ч гэсэн нэмэр болох юм өөр хаанаас ч олцсон сонсохтой. Хаанаас ч мэдэж унших. Та нарын яагаад гэдгийг хүн болгон өөрийн яагаад гэдэг асуулттай. За. Гэхдээ энэ цагт тэр болгоны зааварлж заасан мэт байх нь хэцүү юм. Тэгдэг юм, ингэдэг юм. Тийм учиртай юм гэж янз бүрээр л сургадаг бичсэн бичээсүүд байдаг л байлгүй. Бас ам дамжиж. Үнэхээр маш олон үзэл санааг өөрсдийн зүйлийг нэг хэвэнд оруулаад гаргаж байгаагаас ялхаагүй мэт. Зарим үед ухаарлж болж болно. Зарим үед эсрэгээр мунхруулагч байж болох боломжтой. Тийм байна уу? Харин яагаад яах гэж гэдэг бол угаасаа хүн энэ ертөнцид зочин болж ирсний хамгийн тод асуултууд. Түүнээс бүх юмыг мэддэг төрсөн бол яах болж байна? Эсвэл бүх зүйл заа зөвсний дагуу ирсэн бол яах вэ? багаахын л тийм байсан л да. Гэвч явцын дууд хөөхд байхад тэгж яагаад гэж юм болгоныг сонирхдаг байсан бол жил ирэх тусмаар өсөж томрохын хэрээр тэгж асууха болдог. Хөөхд байх үеийн яагаад гэдэг зүйл томрох тусмаа тэгэл зарим нь мартагдаж, зарим нь алдаа оноон дээр дэнсэлж, зарим нь өөр хин нэгний алдааг хараад энийг ингэж болохгүй юм байна шүү. Ер нь яагаад гэж асууха барагтай бол болждөг юм шиг. Тийм болохоор мэдээж сайн мууг ялгах чадамжтай байх ч бас хэд бусдаас хамаарж өөртөө хамаатуулж мэдлэг олж авах нь бас буруу. Эрэл хайгуулсан зогсдог байх боломжтой болно гэсэн үг юм. Ханрыг багаас ч л инг тэг гээл нэг дөрвөлжин өргөнөөс хорж хорсоор нас бийд хөрөнгөт нь ингэж амьдр тэгж амьдр гээл дахиад дөрвөлжин газар хорно. Үнэхээр энэ цаг үеийн хүмүүсийн амьдрал Тэнгэрээс илгээгдснээсээ илүү хоригдл мэт. Тэнгэрийн ирхшээлээр, бурхны ивэлээр нь биш. Түн санаагаарч биш. Хүн нь хүнийгээ инг тэг гээд хүмүүжүүлж бий болгож өөрсдийгөө хүндлүүлэхэд зөвтгүүлж байгаа нь бас зарим талаар харуулсалтай. Нэг хачирхалтай л да. Хэлц өгнөд ч байна. 60 хүрээ тухайч нь 61 хүрээ чадрна гэж ярина. За эсвэл хүн хөвгтлээс оролцдог юм аа гэд ингэн. Ингээд хэрэгцүүлээд заримдаа бодоод цоохот. Одоо надад байхад байсан тэр олон яагаадууд маань ихэнх нь байхгүй болчих. Тэгээд тэрнтэйгээ дүүцгөөц их мэдлэг
хурааж хоромтлуулаад ингэсэн мө гэтэл үгүй байна. Одоо би хүүхдүүдтэй мадлуулж ирч зарим асуултанд 60 хүрээд ухааж 61 хүрээд үхнэ гэсэн үг. Чамайг 60 хүртэл ч ашигланаа тэгээ чи хэрэггүй болно л гэсэн боолчлох чи үг юм биш үү? Орчин цагт л тэгэж ярьдаг болсон юм. Тийм байна. Тийм л хэлц болохоос бид тэгж найлдаагүй. 60 гарахаар та нарын хамаг шим шүүс хөдөлгөөний чинь сороо дуусгах. Тэгэл хэрэггүй амтан болгоод хөөгөл явуулах бах. Тэгэл дараагийнх нь залуу өрсүүдийг бас л хөс хүчийн сорж авна үз. Өнөө талаас үхэн үхтлээ суралцдаг биш. Үхэн үхтлээ боолчлогддог болчиход байна. Харин тийм ээ. Оюун санаа гараач тэр сүнсэн сурах ёстой мөн чанараа олгохч тэр бүх зүйл нь цаанаас энд тосч хөрсдөд аваад л хин нэгэн эрх дарахтан мэдлэлтэн хин нэгэн бурхан тэнгэрийн номд сургаалчийн зарчмаар та нарыг багаас ч ингэж үзэл санаагч нь халдварлуулж эрх чөлөөгч нь хомж байгаа нь тоогүй. Өдөө тэгээд нөлөөгөө авчихсан өөрийнхөө талдч зүтгүүлж байгаа биз. Гэтэл иймэрхүү амьдрал чинь хуурамч болоод байх юм. Хуурамч байна гэдэг урт удаан байх боломжгүй гэсэн санаа. Тэгтээ орчин үед хүмүүс таны ярьж байгаа айлтж байгаатай ойлдуулаад ингээд өлөн савдаг аран шинга сэргэлэн овсгоотой самбаатай гэдээ ойлгочихсон. Тийм хүмүүс нь олшроотой шүү дээ. Ямар учраас гэхээр гол үзэл санаанд нь юу байна гэдгээс хамаарна. За. Та нарыг зүгээр л хооронд чинь цусгүйгээр талцуулдаг үзэл суулгасан байж болно шүү дээ. Хэлцүүг, үлгэр, зөөр цэцэн өгс. Хууль цааз нь хүртэл өөн дээр адармаатай. Аль нь нөлөөлдөг боловч та нарыг тоолгүй дунд нь орхидог. Харин тэр шудраг бус тэмцлээ өрнөөл гэсэн мэт галыг өрдөж өгж байгаа нь тун тоогүй. Танаа эрх дарахтнууд ч тэр шашин шүтлгийн тэргүүнүүд чинь тэр энийг мэдж байгаа. Хэрв та нарт эрх чөлөө гэдэг юмыг олгоул тэдний хэрэг байхгүй болох учраас. Мөн тэд хэрэггүй амьтад болж дуусна гэдгээч мэддэг учраас та нарыг аль болох тогтоон барихын тулд юу ч хийж чадна. Үнэхээр энэ цаг үеийнхэн хөгжиж дэвшиж байгаа гэхэд боолчлолынх нь хувьд бол агуй сүргийн үеэс ч дор байна да. Өөрсдөө зөвтгөж хэлэх үг болтохоор болчихлоо. Та нарын тэр зэрлэг балмод бүдүүлэг гээд дөнгөж эцэг эхийн эрхтээс үүсэх сүргэлэн амьдрах цаг үе чинь хамгийн их чөлөөтэй байж. Тийм байна уу? Одоо энд бол юм л бол бие биенээ өрсөж барьж идэж нэгнээ алж чадахгүй. Гэхдээ хүн бусын аргаар
нэг нэгнээ шулан мулжиж торгоож талцж амьдарч байна шүү дээ. Энэ болгоныг өөгшүүлсэн үг хүртэл байна штэ. Хэлцэг. Хүний нохой тэр өөрийн нохойд гэдэг үг байна. Хизээнээс гарч ирсэн ч бод. Тэгээ гайхамар шүү. Өчөөхөн худлаа хаацаалахын тулд дахиад худлаа ярина. Тэрийгэ зарлахын тулд дахиад худлаа ярина. Худлыг үйлдэнэ. Ингэсээр явдал тэр эргүүлгээс гарч чадхааргүй болсон хойно авраач туслаач. Би буруугүй, би гимгүй. Яах гэж. Ердөө л тэр өчөөхөн байхад нь химээ хүлээгээд уучлаарай. Би буруу зүйл хийжээ. Буруу үйлдэл гаргажээ. Буруу ярьжээ ч гэдэг юм. Тэр үед нь таслан зогсоочгүй яагаад тэрийгэ цааруулах гал ингээл худал хуурмгийн гинжин хэлхийг улам цаашлуулад идэв. Тэр бол биднийг дээрээс нь харж байгааг мэдэхгүй гэж боддог л учир байгаа юм шүү дээ. Жижигхэн ч болохно худлаа яриаг хүн байдаг. Хуураагүй амаараач болохно хуураагүй үйлдэлэр ч гэсэн жижигхэн хуураагүй хүн байхгүй. Энэ л гашуун үнэн болчиход байгаа байхгүй. Чи энэ хүмүүс бүгд Тэнгэр бурхны оронд очино гэж бодсон болов уу? Хүн үхээд хайчдгийг тэд мэдэхгүй. Харин бид бол гадрал. Ядаж л ял зэмийн өмнө хитрхи дааж давшгүй өр төлөөстэй битгий байгаасаа л гэж боддөг шин. Чадахгүй. Учир нь тэгээд сурчсан хүмүүс гэнэт сайхан болоод өөрчлөгдөн гэвэл үлгэр. Ядаж одоо орноосоо болох нь буруу босромог зөвлөсөө өөрийгөө ангижруулж яхад болдог. Тэр бол энэ махан биеийн дуусаад сүнсэн дээрээ очих үе шийдэгдэх асуудал. Гэгэрх болтгой, төгс гэгэрх болтгой гэл ингээд гэгэрл гэж тэгвэл яг юу вэ? Их сонирхолтой хэтэлтэй. Бас их толгой гарчлахсан. Заримдаа байхгүй зүйлийг байгаа мэт ярих нь бусдад хоосон найдвар төрүүлж боолчлоход амар байдаг юм шүү дээ. Хүмүүс мэдэхгүй зүйлээс нэг бол үгүйсгдэг, нэг бол айдаг. Ер нь бол айдаг. Мэдэхгүй зүйлээ мэдчих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл тэмүүлэлтэй цөөнх болчиход байна шүү. Яагаад мэдэхгүй зүйлээ асуухаас мэдхийг хүсгээс ичдгийг энэ намайг мэдэхгүй гэд бодчих үү. Энэ намайг мэдлэггүй сул дорой юм байна гэд үнэлж дүгнчих үү. Гүү штэ. Мэдхгүй байгаагаас ичих хэрэггүй. Харин ч мэдхийн төлөө зүтгэж байвал баярламаар юм. Мэдхгүй байгаадаа би баярлдаг. Асуух, мэдмээр санагдах, хүсэл эрмэлзэлтэй тэмүүлэлтэй байгаадаа би баярлдаг. Гэхдээ яагаад тийм байдаг юм бол? Одоо та нарын үзэл зоос байвал хайрч байдаг, хүн чанарч байдаг.
ад жаргалж байдаг гэсэн зүйл дээр яваа болохоос биш. Нэг ч юм мэдээд сураад авъя гэх үзэлтэн байхгүй. Инхээр л нөгөө мөнгө зоос гэх ирээн цаас жингэнж дуурсан хитэн зоос. Хүн өөрөө зохиочхоод өөрөө тэрнийхээ боол нь болж амьдарч байна шүү дээ. Үүн дээр нь хитгэн эрх мэдлэлтэн гэгдэх төр улсын түшмэд болоод шашин шүтлгийнх нь л хөлжиж байгаа нь ойлгомжтой. Давхар үүн зүйлээр бусдад гайхуулж тэгснэр бүгд өнгө зоос гэдэг зүйлийг улайр нь тэмцэлдэх болно. Ийм зүйлтэй болчвол жаргана гэж өдөөж байгаа. Ингэж л баян хүмүүс үүсдэг юм шүү дээ. Тэгэхээр материаллог буюу бодит эд хөрөнгөний төлөө зүтгэл байдаг. Тэгвэл тэгээд өөхийнхээ өмнө нэрлэгийг үнэхээр тэр зоос гэдгээр хахуултаж чадна гэж юу? Хамгийн дотнд хайртай хүмүүсийн үхлийг тэр өнгө зоос эд баялгаар хааж чадна гэж юу? Орчлон дээр хамгийн аимшигтай агуу шийтгэл, хамгийн аимшигтай үнэн чинь үхэл гэдэг зүйл. Эгэл хүн үхэлтэй харьцаж чадахгүй. Дийлдэн. Харин тэнгэр болоод далд тусгай чадалтнууд бол ядаж ирэлгийг хоосон буцаахгүй тулд оронд нь өөр нэгнийг бол өгж болох юм. Хэрвээ чадахгүй бол тэрийг хариуцсан тусгай эрхт нь өвдчтэй илдэж золионд нь өөрсдөө явдаг нь үнэн. Тийм бас бусын чадварууд бий. Гэхдээ өнөөдөр золгүй тохиолдлоор би үхлээ гэхэд би норчлонгоос нүцгэн хүүрэж аваад мурдаж чадахгүй шүү дээ. Би юу ч хөөрсөн шүү дээ. Юу ч хоосон замхарна. Тэгээ удгарыг сонио харьцангуй гоцтой. Юуны төлөө яах гэж амьдрал? Харин та нар энд боолчлогдох гэж ирсэн юм биш үү? Тэгэхээр хүмүүний яг одоогийн туйлын зарлага юу вэ? Хүн энэ ертөнцийнхөө мөн чанарыг олж хоод дараагийн ертөнцөд очих нь. Ингэж тасралтгүй үргэлжилж сүнсэн тойрох эрчмийн дор явна. Хүмүүний жаргалын хэмжүүр тэгэхээр хондоо байна. Улс орны хөгжил гэдэг тоолох зоос өмсөж идэх зүйлээр хөгжил гэж тооцохгүй. Бор бүрний ард иргэдийн оюун ухаан нь төлөвшлөн сайн байвал улс хөгжиж байна гэсэн үг. Хичнээн эд хэрэглэл хөрөнгө бил байвч зөв шингээж чадахгүй бол түүнийг төлөвсөн гэхгүй. Ингээд л толгой хашлаад байгаа байхгүй юу?
ганц л амьдрах үгсэн ганц амьдрахтай жаргаж аваад өгнө. Элбэг хангалуун байж гад өгнө. Яа тий. Тэг тоолнд нас нь богиносоор байх болно. Залуу нас гэж нэг ихтэл 10 жил байвал их юм болчиход байна өөр. Амьд яваа цагтаа эдлэгийг эдэлж байгаа тохно. Энэ үгийг би олон хүнээс сонссон. Тийм хүмүүс бүгд төлөөсөө өгсөн байдаг шүү дээ. Зоосны араас хуруу хумсаа хугалсан хүмүүс залуу насаа үрдэг. Үлдсэн жаргах цог золбоотой хамаг ирчмээ зоосонд шуналд идүүлдэг. 100 наслах байлаа гэхэд хүн ирч хүчээ хадгалвал 100 байтугай илүү насалж цог золбоотой толгор байж чадна. Харин шунал хэмээх жад хортой нөхцөөд ирвэл 11-ийн л авна гэдэг нь 10 жил нь 100-гийн 10 жил нь өнгө зүстэй залуу байвал их юм. Үлдснийг бүгдийг сорж авна. Яг л ногоо муудаж ялзардаг шиг. Урсгалгүй ус тогтун байвал өмхөрж ногоордог шүү дээ. Тийм үү? Харин тасралтгүй үргэлжлэх голын урсгал цэвэр тунгалаг хിവэрэл байдаг. Ингээ бодохоор энэ шунлын ад хор гэдэг зүйл энтэй нөхцөөхөө хүн ер нь байд юм уу? Хүн нөхцөж байдаг шүү дээ. Харин нөхцөөгүй тийм хүн ер нь хэр олон байх вэ? Тэр тусмаа эдийн шунал гэдэг зүйл айхтар. Амдаараа биердүүлж байгаа мэддэг болов. За яг уу эрдэм мэдлийн шунал. Хүн юу шингээхээсээ төлөвчлөө олж авдаг. Тэр хүн юу ч шунж байна гэдэг нь бас ялгаатай шүү дээ. Хамгийн адын шунал. Эд баялаг, нэр алтар гэдэг зүйл. Энийг хүн л өөрөө үүсгэсэн. Ийм зүйл байж энэ төр улс энэ ертөнцийн бүх засаглалууд яг ийм аргаар та нарыг боолчилж туураг тусгаар болцохоон боолчилдаг юм шүү дээ. Надад ч манай бид нар тийм зүйлийн жанхуун дунд л амьдарч л байна л та. Бантан, зоормаг одоо юу гэмээр. Гэхдээ үргэлж иймээрээ байхгүй. Шин сайхан цаг үе гэж байгаавч энэ бохор болгоныг хайр найргуул цэвэрлэх цаг ирнэ. Хөр хүүхдийхэд ирээдүг төсөөлөхөөс ч айдаг бол. Тийм болохоор л яагаад гэдэг миний 1000 тумын яагаад ч юм л байхгүй юу? Хоёр л яах вэ? Хэлээд алуулж өглөө гэхэд очих тэнгэртэй хэрэгэмтэй тосоод авах дээдсүүдтэй өрсөд. Харин тэд бол ийм зүйлээч мэдэхгүй аимхай. Яг одоогоор би нэг ингээд олон орооцолдоод уучгэн ийш тийшээ ингээд зангидагцсан нэг утасны учгаас нэг үзөрөөс нь барил учгийн тайлгаал ингээл хизээч нэг жаахан ахиулахын хизээч нэг жаахан
ухаан нэмхий гэдэг. Заримдаа өөрийн утасны учгийг олсон дээр болохоос бусдынхтай өөрийнхөө холцоход нэг нэгээр нь олоод байх шаардлагагүй. Тэгээд бодохоор гурван сайхан үрийн минь ирээдүй. Энэ гурав чинь нийгэм гэдэг зүйлээсээ тусгаар ангид биш шүү дээ. Тийм ээж энэ гурван амьтныг ийм нийгэм цаг үед хүн болгож мэдлүүлээ зовоох юм а хийсэн юм болов уу ч гэж боддог. Та нар өөр хөөхөд өсгөх биш. Ирээдүйн эрх мэдэлтэй ноёд дээдсүүдийг баяжуулах боолыг л бэлдэж өгч байгаа төдий. Тийм л болчоод байна хатуу нөө. Тэдний нэг байхын тулд ураг төрлөө устгаж удмын нэр төрийг хүртэл газар уландаа гიშгэх нэг бэлдэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Наях улаачийг тусад нь бэлдэж байж л байх хэрэгтэй. Гэрэлтэй гэгээтэй гэдэг зүйлийг бүрдүүлэхийн тулд яавал дэрвэг л бодох. Гэхдээ одоо сэтгэлээр унж шаналах биш харин Яах юм гэж танай хүсээд байгаа гişүүдийг чинь танилцах болж байна уу? хөө Танай баяжуулсан баячуудыг өр удамтай нь жатгалах болж байна уу? тийм эртний үлгэр өгдөг шүү дээ. 15 толгойд татгалж харамгасан. Нэг толгойг нь тасдгаад тэр тасалсан толгойных нь ором дээр дахиад 3 толгой ургадаг гэхчээр. Зөвхөн тэднийх биш хүлцэнгүй сул доройгоо бид нар өөрсдөө буруутгах. Хагартал нь тийжээгээл. Заавал тэгж толгойг нь тасдахын оронд гар хөлийн сайхан гав дөнгөөр гинжилж байгаа да. Толгой болгоныг тастал 3-3-аар нэмсээр бараг 1000 толгой гарч ирээд болох юм биш үү? Муу болгоны муу үүдэл бий болоод байгаа юм бол тэжээх биетэй байх хэрэгтэй болж байгаа. Тэгвэл алах гэж дайрахын оронд гав гинжээр сайхан гинжилж харж байгаа л тааваараа тастаал 3-4 толгой нөхөж ургаал бөөн овоолсон юм болох нь байна шүү дээ. Заримдаа та нарын энэ амьдарч байгаа амьдрал зүгээр л хэн нэгэн ийм байдаг юм шүү гэж итгүүлэх гэж чармааж юу байвал яах вэ? Учир нь тэр тэгж итгүүлэхгүй бол нөлөөгөө алдна, хоосорно. Тийм биз? Эрх мэдлээч алдна. Хүн оюун санааны сүнсний эрх чөлөөгөө хайгаад эхлэх юм бол тэр эрх мэдлэлтэнд ямар ч ашиггүй. Тэр баянд ч ашиггүй болно. Тэр шашны сургаал айлдаг ихэрхүү хүн ч гэсэн хүнээ алдна гэсэн үг. Тиймээс л айл болох нийтэд нөлөөлж ийм тийм гэж айлгах нь айлгаж эрх мэдлээ далайлах нь далайлгана. Сургаал ном нэртэй мунхруулгач хийж явах боломжтой. Учир нь та нар тэдний жинхэнэ нүрийг мэдэхгүй. Их хачирхалтай л да. Гэхдээ хамгийн гол нь тэд буруутай гэх биш. Миний буруу юу вэ гэд яагаад дотоод руугаа өнгөчж болтгүй. Бурууг дандаа яга бусдаас сайдл.
Хамгийн сонирхолтой. Учир нь гүн ухаан нь тэгж зааж өгсөн болохоор. Би гэдэг үзлээ болоод бид гэд бүгдөө олоолаа нэгдэж ягаа болтгүй. Тийм байсан үеуд би тэр үедээ үргэлж ялдаг л байсан. Би ухаантай болоо би баяж би ганцаараа гэгэрээ би гэд ингээд. Тэгвэл улаачигаа ганцаар ингэн гэгэрүүлээ та нарыг хайсан дээр юм байна. Харин тэрийгэ болоод бид бүгдээрээ олоолаа илүү олоолаа. Уусгаад нэгдээд хүсэл зоргоороо цагаат толвол өвөнч бас Отмихаа үрийг 9 минут байгаасай гэж туйлын ихэнд тавина. Гэхдээ би энэ олон жил та нарыгаа туршиж тохоо туршиж айлдаар сургаалын сонсож байгаагийн хувьд бодоод хахад та нар олуулаа. Одоо тоог нь хэлээд явах. Олуулаа. Гэхдээ улааж нь ганцхан. Ингээд ажаа харахаар би залгарна. Би улааж дээр бууж өөлхийн. Би улаажтай илүү ойр гэж хизээж тэмцэл байхгүй. Ганцхан улааж үйжгээд нэг л улааж юм бид нар бүгд ингээ болтоороо өөрийн үйл албатай өөрийн өнгөйстэй хизээж таны айлдар дош гэдгийн айлдартай тэрсэлдэхгүй. Тэгсэн хэрнээ бас яг ингээд адилхан нэгнээсээ хуулаад байгаа юм уу гэхээр хуулаад байгаа юм шиг байх уу гэхээр үгүй. Таны айлдах одоо орчин цагийн хэлээр бол таны айлдах үнцэг 1 ондоо. Тэдний айлдаараа айлдах үнцэг бас 1 ондоо. Ингээд дараач явах гэдэг ингээд бүгд өөрийн өнгө аястай. Гэтэл ганц улаажиг болаалцалтаад би гэд ингээд дараад байгаа юм байхгүй. Ингээ бодсон чинь гачин богооцтой. Гайхмар. Хүн өөрөө жаргах гад бусдыг хохироож байгаа бол энэ хамгийн том тэнгэр тэрсэлсэн ял бий. Хамгийн энгийн бөгөөд ахуу үлгэр жишээ чинь өвгөд танарлуулчих жоох байхгүй. Та нарын одоогийн амьдрал ахгүй гээд нэгэндээ хуурамч дүрсгээд нэгнээ бохор аргаар сулан үлжиж байгаа чинь өөр нэгнийг хохирон өөрийгөө болгож байгаа бэртгчин аяг. Энэ болгон данслагч зарлал байх болно. Тийм хүмүүст өөд нь гаргах боломжийг өгөхгүй дээрээс нь дараад байхад л болоо. Тэгэхгүй тийм хүмүүсийг өөд нь гаргаад ирэх юм бол энэ ертөнцид gaйл тарина шүү дээ. Надаа их дарахтай мэдлэлтнүүд чинь Монголд олоо та нартаа л их дарахтан байх. Харин тэр газраас давах хүчт нь байдаг гэж юу? Сачийн өрөхгүй. Яагаад гэвэл дээрээс нь дарж байгаа. Тэр бусдыг дарлан мулжиж олж залдсан зоосоороо өр хүүхдэд тэтгэж байгаа. Хоол гүнзгийг бэлдэж өсгөж байгаа юу? Тэгвэл тэдний хүүхдүүд бас ялтай. Хулгайн бохир зоосоор хуурамч зүйлээр хүмүүжж байгаа учраас өр үндэстэй нь яллах нь зүүн хэрэг шүү дээ. Түүнээс биел буруутай хүүхдүүд минь буруугүй гэвэл энэ дүрл. Тэдний цаг тухайд бэлдсэн сайхан төөрөг өрхнүүд бий. Та нарын нүдэн бүгдийг баталж харууллаа гэдэг.
та нар хинээ сайн гэж. Тийм зүйлийг харуулсан нэгнээ сайн. Тэгээд яах вэ? Яагна гэж? Нэг муу үйлээр хийсэн тэрнээр даруулчихад ганцаарнгийн үлдэхээр нь нийлээл тонилох чинь шүү дээ. Тийм болохоор эднийг чадлаа батлахын тулд ингээд өг тэгээд өг гэж шордож байгаа бол нийт олонний муу санаа юм. Амархан аргаар өөрсдөө гараа цусдахгүй хэн нэгнээр ял уурулж байгаад тэр олныг цэвэрлүүлчихэд ганцаарнгийн үлдсэн үед нь нөгөө олон түмэн чинь өөрсдөө айгаад тонилох болно шүү дээ. Тиймээс энэ мэтийн мууг нь танилгоод ингээд өгөөч гих болгоныг бүү тоо. Тэгэхээр жинхэнэ муунуудын давхар илүү муу нь энэ олон дунд байна да. Тэр олон гараа хүмгсэн хуурамчаар хэн нэгнийг торхирдог этгээдүүд чинь л энэ улс орны чинь доройтуулаад байгаа юм шүү дээ. Гэхдээ хамгийн хачирхалтай нь хулгай хийсэн хулгайч нь өөрөө хамгийн дөрөнд тэр хараа хулгайч гэж орилдог. Тэр үргэлж өөрөөс өдөртөлддөг. Хулгай хийхийг хүн хараагүй. Харин хүмүүс чихэндээ илүү итгэдэг болсон цаг үе гэсэн үг. Ёж утх нь. Тийм байх. Та нар хийж бүтээснийг биш. Харин эсрэгээр сайхан чалчиж бурдагтан дуртай. Их хачирхалтай шүү. Хорвоог чи чихээрээ сонсно гэд бод. Энэ хорвоог бүрэн таних болов. Сонсож болно. Сонсож боллоо яг. Гэхдээ сонсгоос илүүтэйгээр махан өдөр харах нь илүү чухал шүү. Тиймээс л хар гэж нүд заяадаг. Харах нүд үгүй болооч. Сэтгэлийн мэлмээ гэж байдаг шүү дээ. Яагаад? Гэхдээ за энэ тал дээр бол миний ухаан одоохондоо тэр тал дээр ингээ хүмүүс дэлгэрүүлээд ярих гэхээр миний үгийн баялагцууд нь таны айлтар нэгэн шөнийн ийгч Улам ойлгомжгүй учраа гэдэг болох үз. Бүрэн дүүрэн эзлээдч тайлбарлах хугацаанд эндүүд авчих юм болох баг. Миний энгийн бөгөөд гайхаж байгаац бол яагаад? Харах нүднээс талдвал хотлох ормог гэдэг мэдэгдэхгүй гэж боддог. Сонь. Одоо харах нүднээс далдч биш, харах нүдийг хуурж итгүүлдэг болсон шүү дээ. Харин тий. Тэрнтэй зэрэгцээ хүмүүс хөгжиж байна гэсэн үг. Муу талаараа. энгийн зүйл ярьдаг шүү дээ. Чи тийм л мундаг онгодтой бол харуулаадаг, мэдрүүлээдэг. Гэдэг юм. Тийм л юм бол тэр цагт чинь итгэе гэж байгаа бол халуур яваал гэмээр.
Таны хэлдэг айлддаг нэг айлдар байдаг шүү дээ. Үнэхээр онгодоос шидэрдмийг хүсэж байгаа бол хотог аваад мисаваа зүрх рүү өтөр махан биеэ сүнсчин өргөцсөний дараа амьлуулад босох нүггүй юу? Амьлаад босч чадвал боссны жоохон шидэрдэм гэдэг чи юм байдаг гэж харуулаа. Тэгтэл тэр хүн айдаг. Хүчүүл яана. Үл итгэх тал байна шүү дээ. Хүчүүл яана. Ийм аимхай, ийм сул дорой байж. Онгодоос шидэрдэн хүснэ. Тэгсэн хэрнээ өөрсдөө хотлох ормог. Одоо чи бод. Хүн хоормогд баг зөөх тусам шунал элдэв зүйлд автаад явах тусам хармуу бодлоос алибдийг бий болгож хооллож эхэлдэг. Нэгснэр улаачд маань шууд ашигтай. За. Элдвэр басж тавлаад байхад тэд өөрийнхөө юуг үүсгээд юуд хижээж тэтгэж байгаагаа мэдэхгүй шүү дээ. Би өөрөө л ийм хүн гэхэд тэр хүнийг эзэмдсэн муу хүч байна да. За тий. Түүнтэй тохирчч болно. Ой энэ хүний альбангой. Наадхаа танилцахчаад хий дүрээрээ ирэх юм бол чамааг яах вэ? Чөлөөтэй явах эрхээ ч үгүй гэвэл яах вэ? Тэгэл хийнэцтэй. Мэдээж. Тиймээс л хамаагүй хүнтэй улаачиг муудалцаж болохгүй гэдэг юм. Тийм юм аган сурсан бод тэр мэтийн зүйлтэй холбоос тогтоох амарх. Зүгээр л эрх чөлөөг нь өгөх нь. Харин хүн гэдэг өөрийг нь басан доромжилсан үг дээдсийн элдвэр доромжлоод байгаа хүнд тохирсон шийтгэл болно шүү дээ. Амьд хүнийг үхсэн гэдэг тэнгэрт мэдүүлвэл үхлийн элчин ирэх болов. Харин ээ. Төрхөөс өөхөх хүртэл дагаж явдаг зүйл бол нэр. Заяач тэнгэрүүд нь харж явдгийн хувьд яг чадвартай улаач ч юм уу гэлэн хуварган ч юм уу энэ хүн бие барчлаа илгээсэн дээш нь буцаах гэсэн юм. Ирлэг нь байна уу гэж дуутахад яах вэ? За ирлээ гэх болов. Тэгээд энэ хүн бие барсан оронд нь өөр зүйл орсон учраас сүнсийг аваад явах тун гэхэд за тэгье гэх болов эсвэл үгүй гэх болов. Улаачийн заавал сурах ёстой үүлийн нэг энэ юм. Маш удаан бэлтгэл хийх ёстой. Гэхдээ доргуйтсан хүндээ эсвэл бусдын ятгалгаар ч юм уу энэ туршилтыг хийж болохгүй.
Тийм хүмүүстэйгээ өөрөө төөргөөрөө уулзрах болно. Тэр үед би чамайг заавал тэгнэ гэхгүй байх нэ дээ. Юу гэж өөрийгөө барьж өгч сэжиг төрүүлэх вүлээ. Бусдыг сайхан байлгахын тулд ганц нэг бохир зүйл хийх хэрэгтэй. Муу зүйлийг сайнаар дийлдэггүй. Мууг муугаар нь танилцгана. Харин өөрөө муудаа автчихгүй л байхад болоо. Хармуу зүйлийг сайнаар дийлэх гээд ирвэл зүгсэн саарлуулж хувирна. Цагаанч биш, харч биш. Жинхэнэ заваан зүйлчин болно үз. Тэгэхээр мууг олонд гай болохоос нь өмнө төөргөөрөө таарж байгаад өөрт нь мэдэгдэлгүй арчхан зөв. Магад тэр өөрийгөө энэ зүйлдээ ирэмссэн юм чинь гээд бусдыг дөнгөж яваад өшөөч олон хүнийг дөнгөх гэж байхад нь улаач таараад эртхэн танилцуул цаашид зовх хүмүүс нь бас эрх чөлөөтэй үлдэнэ дээ. Тэгж чаддаг нэг хаан бий шүү дээ. Тэр бол Чингис хаан. Дайсны үр үндэсийг бүгдийг хяддаг. Муугийн үр үндэс муул байдаг. Тиймээс элдний ирийг амсуулж олонд гай болохоос өмнө танилга гэсэн санаа юм. Түүгээрээ жаахан харгисл үйд. Гэхдээ тэр чанараар л их сайхан ертөнцийг бэлдэж өгсөн. Байдалд амжирч энэ газрын ертөнцид амтан өв сургамал урсах ус ургах мод бүхэл амьд зүйлсэд хүн өөрөө шунлаасаа бол цүүтгэхэд байвал яах вэ? Тэгвэл хүн гэдэг гадар энэ нөхрийг байхгүй болгочихвол юм шүү. Тийм ээ. Эргэлзэлгүй эртхэн танилцсан дээр. Тийм. Яагаад гэхээр энэ ертөнцийн бүх зүйл амьтай. Зөвхөн хүмүүсийг гэж бодоод бусад амьд оршихгүй юм. Аж байх төрхийг сүйтгэхийн зүгээр хараад сууж болохгүй. Хэн нэгэн хийхийг хүлээх эсвэл өөрөө зүхтаад ажиглаж болгоч. Эцсийн дүнд өөрөө л гардаж хийнэ гэдгээ ойлгоосай билээ.
тий яалтчгүй бодит үн гэдэг хэцүү л дээ. Зарим үед бол энэ хорвоод их санаа. Хүн чөтгөрийг үзээгүй. за Бас бурхныг чараагүй. Гэсэн хэрнээ махан бийд ховлсон элчийг хардаг. Бас альбинг бидэд хэдэг. Өдөрдүүлдэг. Танаас за үнэхээр та нарын үзэж харсан зүйл чөтгөр биш хүний муу бодлын альбид хийд үртэн л байвал яах вэ? Бүгд л түүнийг чөтгөр тийм зүйл гэсэн ч тэр яг жинхэнэ чөтгөр нь биш хамгийн доод чөтгөрт энэ чамаарлгүй зүйл байвал яах вэ? Хүнээр төлөөлсөн бурхны элчгээ гэдэг хүмүүс нь явж жинхэнэ бурхан нь гэдэгтээ огт хамааралгүй байвал яах вэ? Үгүй манай бурхан тийм гэж батлах чадвартан энэ орвоод байхгүй. Хүчин чүрхэхгүй. тийм хүн байх гэж юу? Та нар бурхнаа хүний дүртэйгээр л хүлээж сууна уу? Тэгдэг штэ. Илүү ажил байгаа да. Тиймээс л хилээд байдаг юм. Хин нэгэн зохиочхоод тэр зохиолын дагуу та нар явж ээж болох л юм. Одоо цаг үеэс өөрчлөгдөж байна. Зарим зүйлийн үнэн мөн чанар илэрж байгаа ч та нар цочирдож хүлээж аваад буцаал нөлөөнд нь автаал мартчих юм. Хуурамч нь илрээд байхад л нийтийн нэг нэгнээ дагаад дахиад мохорсон сөгдөж байгаа харагдах юм. Залтай та нарыг ашиглаж хөлжиж баяцаан гэдэг багт л баяжуулаад л яваад байна шүү дээ. Тэгэхээр та нар бас муу хүмүүс гэсэн ангилалдаа орж байна уу? Тэ. Сонирхолтой шүү тэгэхээр. Газар нутаг амьд оршихуйг тонон дээрэмдэд сүйтгэхэд үүнийг хөгжил гэж байгаа болов. Та нарыг танилах өсөр зам байхгүй.
учрахал. Хараан дүртэж нас чинь богиносож бүгд л өвчин хуучтай болсон байх болно. Нэг л биш байгааг та нар мэдрэх болно. Нэг л загвартай урдийн гал цаг хүч байхгүй унтарж байгаа мэт. Энэ нь чи цаашид хэрэггүй болж байна гэдгээ мэдэрч байна гэсэн үг юм. Цаашид ирээдүй чамайг голж байна гэсэн үг болно. Алста юу хамгийн чухал болохыг чи мэдэх үү? Юу чухал гэж үү? Аль болох урт удаан байж чадсан нь хожно гэдэг зүйл өрнөх болно. Аль их зоос бэлтэн биш. Аль их цаг хугацаатай хамсан нөхцөж эрүүлийнх байгаа нь хожно. Тэд зоосоод хоолж л байг. Харин өнөө талд үзэх юмаа үзэх гээд цаг үеийн хүлээгээд биеэд хордоод суух хэсгүүд байх л болно. Нэгэн хоногт энэ асуудлыг шийдэхгүй. Нилээн зовоож тарчлааж байж л шигшиж байж л чанартай нь үлдэн шүү дээ. Өвөг дээдс гэж өмөрж байгаач өөрсдийн арай хийж хамгаалж өв уламжлалаа барьж газар болоо тэнгэртээ тэрсэлгүй явсан нэр төрөө өөр хойчийнхоо шуралдаа авцсан буруу үлдээ тэнцүүлж болохгүй. Тийм үрстэй байснаас өөрсдөө байхгүй болгосон дээр. Одгийн хамгийн сүүлийн сонголт гэдэг ийм л байх болно. Харин тэр хүний зохиосон бурхад чинь хамгаалж дийлэхгүй л болов уу? Бэрх юм. Төсөөлөхөд ч бэрх юм. Мэндийн хилдгээр гол хөллийн жилүүд өрнсөөр нарны халуун ирчээс ойлгомжгүй. Гэтэл яг юуны төлөө амьд яваад байгаа. Амьдрах биш юуны төлөө амьд яваад байгаа гэдэг одоо л ойлгохгүй шүү. Яг яах гэж. Та нар хэн нэгнийг эрх мэдэлтэй болгож хэдхэн хүнийг жаргаж хэдхэн хүнийг хооллох гэж л боолцлогдож амьдарч байгаа. Өөр юу ч биш.
хүслээс холдоороо. Тэгтлээ бусдыг биш өөрийгөө хуурж яваа гэдгийг хизээ ойлгох юм би. Ойлгохгүй бол тэгэл өөрийнхөө сонгосон замаар алдаа устгах нь үнэн. Сонгосон зам нь буруу байжтэй гэж хизээ ухаарна гэж. Ухаарсан хойно бүх юм өнгөрсөн байх шүү. Тэр та хоёрт хамаагүй зүйл. Амаа ороход оройтно гэдэг чинь амар авах шүү дээ өмнө. Хорвоо дээр тэгж дууссан хүмүүс өчнөө юм би. Битгий тэгээсээгэл өмнөөс нь шаналлаа санаа зовоод бахаар битгий хуц би өөрөө мэдчихээн. Гэхээр амруу гаалгадсан дайны болох. Зүгээр л тийм хүмүүс хэн ч алавдаагүй өөрсдөө сонгосон. Тэгсэн хэрнээ тэр дотроо зуралдаа живээд сэлээд за тэгээд ёроолт нь хүрэхтэй хилчгүй өксөг үлээгээ хийжээс хөөрвөө хийжээгээд намайг хардаг. Тэгээд л хэлж ярихаа мэдж вэ гэдэг чинь энэ юм шүү дээ. Харин тийм ээ. Миний ам төрөгдчих юм болохгүй бүтггүй гэн ийм юм болчихгүй. Энэ хорвоод цэвэр хүн гэж байхгүй. Ингийн шүү тэгэн шүүгээр сануулаа хэлчих юм. Тэгвэл бохор болгонтой зууралдаад хизээнэ хідэн юмаа болгоод үл хоолоо залгуулдаг хүмүүсийн хувьд энэ яриа та хоёрыг дайснаа гэж үзэхэд хүргэнэ. Мобалаага хуцчийн далгийн зөөр яах вэ? Амныхаа зар. Чийл анзаардгүй болохоос улаад чамайг юу гэж доромжилж өвөөг нь бас юу гэж хэлж байгаа нэг бүрчлэн тэр хүмүүсийг нууцаар данслан авдаг юм шүү дээ. Хачирхалтай нь битгий над шавар шалбаг руу унчаач. Битгий над руугаа живчгэлтэй гэдэг ингэхэр хадлагдаад дуустдаг болохоор заримдаа шантрахал юм. За тэгэж хэрээс хитэртлэн тэднийг бодвол чи дагаад адилхан хөгсрөн шүү. Адилхан модно. Амиа удах гэр чадахгүй. Амиа удаад өвөг өөрөө бас нэг домнуулаад залуу ирчимтэйгээ байсан дээр бах та. Харин тийм ээ. Тэгэхгүй арай ч шинэ ирэндээ тэнцэх гэсэн ир нөхөрч нэг цогж авахаатай. Чи болохоор төмөн олон минь гэдэг өвөөгөөс төсч чадахгүй нэг эмгэн болцсон сууж ивэл яа. Ирээ салгалчихсан уу? За өвөө минь ер нь явах гээд шүү таны төсөд дийлэхгүй л болох гээд байна шүү. Бараг та намайг төшнүүдээс уулзах юм уу? Бараг өвөө нь төсч өгөх юм болсон шүү дээ. Аль өвөөд нэг утааг нь барих гээд асааж чадахгүй. Ундаалга сүүгэн сархтаар сольж өгж магад шүү. Эсвэл гарт нь бариулах гэж салгалсаар асгаж дуусах үз. Өөтэ. Юу аимшигтай баттар тэгээд нүдэнд харагдлаа. Эртхэн л өвөө нь сануулж байгаа. Хит их зүйлд нэгэнд чи санаа бодлыг өөрчилж чадахгүй болов. Замдан даатгаад өөрийгөө гэж төвлөрсөн дээр. Энэ үе чамайг түлхэж байгаа юм бол шинэ ирэн чамайг хүндлэх үеийг хүлээвэл яаж вэ? Хэлэх үгүй. 20-30 жилийн дараа улаач маань үрчээгээд өвгөн болвол тэгээд тэр үед залуу ойлгох үеийн туршилт нь бүтлгүүтчтэй энэний ч одоо залууж болно гэж юу байх вэ гэдэг шүүн үсттэй.
шүүх гэсэн нөгөө гэрч нар нь хизэнэ талигаад явчих үү дээ. Харин ээ. Тийм болох үү дээ. Юу говон сануулна гэвэл хуурмаг бөгөөд эрэл хайгуулаа зогсоосон тэр үеэс л хүн хөгчхөө болдог юм. Юмыг таньж мэдэж ойлгохоо болсон цагт л хурдан өтөлж хөгшөрж эхэлдэг юм шүү. За. Монгол төмөн гүрсийнхээ үгднэ гэж бас л буруу хазгаа ялах шиг боллоо. Тэ өвөн ингээд мордох болж тээ. За. Гэтлээ. Жаахан ч болов. Өвдөхөө айлдар сургаалыг суусаад сайхан. Бахан доромжлуулах шиг боллоо доогоор хий.